Хүүхдийн эрхийн тухай хуулийн хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрөх хувийн хвшлийн байгууллагад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж хүүхдийг боловсролгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар, Жаргалан сумын засаг даргын тамгын газар, аймгийн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгээс хамтран хүүхэд эрхэм хэрэглэгч сургалт хэлэлцүүлгийг энэ өдөр зохион байгууллаа. Дээрх үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд үдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгж компаниуд хүүхэд хөгжлийн сургалтын төвүүд, өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид, хүнс барааны дэлгүүр, зах томоохон худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм а. Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад үдийн цаг хөтөлбөр хэрэгжүүлэлтэнд нийт 4 аж ахуйн нэгж тендерийн хүрээнд тендертэй зарлагдаад тендертэй тэнцэж үдийн хоол хөтөлбөрт хэрэгжиж байгаа. Түүн дээр бид мэргэжлийн хэлтийн байгууллагаас урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх шалгалтыг ямар хүрээнд хийж өгнө гэхээр хүүхдийн хоолны илчлэг норм, хэмжээ, мөн хүүхдэд эрүүл зөв зохистой хоол хүнс олгож гин үү гэдэг байдал дээр бид урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж ажиллаж байгаа. Мөн сургуулийн дотоод хяналт, эмчийн хяналт дээжийг тогтмол авч гин үү тийм ээ. Яагаад гэвэл энэ олон хүүхдийн эрүүл мэнд цаана хоол хүнс маань эрүүл зохистой дадал гэдэг байдлаар эмч нарын мэдээлэлээр ханган мөн сургалт сурталчилгааг хийж ажиллаж байгаа. Эцэг эхчүүд маань цаашд одоо ер нь юун дээр анхаарах вэ гэхээр хүүхдүүдэд өглөөд хонсон хоол өгөхгүй байх. Хонсон хоол монголчууд маань ер нь өглөөд ихэнх нь хэрэгжилж гардаг байна. Энэ хяналтад бол тэр зөрчил маань дийлэнгэлэрж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр хонсон хоолоо идчихэд өдөр сургууль дээрээ ирж өдийн хоолоо идэхээр өдийн хоол руугаа эцэг эхчүүд маань ерөөхдөө манай хүүхэд юу идсэн бэ гэж сургуулаасаа үздэг юм байна. Тэр зөрчил маань ер нь дийлэнх гарч байна. Яг аж ахуйн нэгжүүд дээр бол дээжээ тогтмол авдаг эрүүл зөв зохистой хоолыг ер нь олгож байгаа учраас зөрчил маань ер нь бол гайгүй байна гэж үзэж байна. Сургууль цэцэрлэгийн ойр орчинд одоо үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр худалдааны төвүүд гэдэг шүү дээ. Энэ дээр одоо ер нь ямар шаардлага хяналтыг хийж байна? Худалдааны газар гэх юм болж сургууль цэцэрлэгийн орчим 150 метрт хүнсний худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байгаа. Тэн дээр болохоор эрүүл мэндийн сайдын А370 тушаалын хүрээнд хоригдсон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байна. Зөв зохистой температур, хадгалтын, тээвэрлэлтийн горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж гинүүдээр манай байгууллага хяналт хийсэн. Урьдчилан сэргийлэх хяналтыг хийж ажиллаж байгаа. Тогтмол хийж байгаа энэ дээр бол тэр хүрээнд бол худалдааны газрууд маань юуг дээр их дийлэнх зөрчил илэрч торгуул шийтгүүрийн арга хэмжээ авч ийнвэ гэхлээр тосонд шарсан, хуурсан одоо нөгөө бишки ил затгаа хаяг шошиггүй хин хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн кебаб тэрийг зарж байгаа учраас тэн дээр бол ер нь бол арга хэмжээ авч торгуулийн арга хэмжээ зөрчлийн хуулиараа авч ажиллаж байна. Ерөөсө хүүхэд эрхэм хэрэглэгч гэдэг энэ аян зохион байгуулж байгаад маш их талархалтай хандж байгаа. Гэхдээ хүүхэд үнэхээр эрхэм хэрэглэгч байхын тулд хүүхэд наснаасаа суралцах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хүүхэд наснаасаа суралцахын тулд яах вэ гэхээр дунд сургууль тэр сургалтыг нь зааж байгаа одоо эрүүл мэндийн багш нь өөрөө бас энэ эрхэм хэрэглэгч болох талаарх мэдлэг боловсралтай байх шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдөр энэ төвшин бол хангалтгүй байна гэж ингэж үзэж байгаа. Энийг одоо манай төрийн байгууллагч гэсэн төр засагч гэсэн анхаарч үзсэн байна. Тэгээд энэнийхээ бас төрийн бас байгууллагатай хамтарч ажиллахыг гэсэн юм эрхэм зорилго тавьж байгаа маань энэ их талархалтай байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төр болон хувийн хвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд үндэсний хэмжээгээр жил бүр тухайн аяныг өрнүүлэн ажилладаг байна. Тус аяны хүрээнд хүүхдийг хэрэглэгч гэдэг талаас нь харж тэдний бие эрүүл мэнд хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг стандарт шаардлага хангах хуйц орчин нөхцөлд үзүүлэх, чанар баталгаатай хоол хүнс нийлүүлэх зэрэг чухал асуудлыг олон талын байр сууриас хилцүүлгээр дамжуулан олгох нь чухал гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. За өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд бол ерөнхий боловсролын сургуулийн одоо багангийн хүүхдүүд өгж байгаа өдий хоол бол яг нэг тухайн хүүхдийн нас одоо насан тохирсон илчлэг калоридоо тий. За тэгээд байх хэвээр за мөн халуун байх хэвээр шинэ одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн байх хэвээр гэдэг одоо бид бүхний тавьдаг үндсэн шаардлагуудаа бас ингээд сайжруулад явна. За дээр нь энэ сургуулийн орчинд худалдаа үйлчлэгээ эрхэлдэг дэлгүүрүүд бол нөгөө хугацаа идэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүд зарахгүй байх. За мөн Монгол улсад
одоо худалдаалагдахыг хоригдсан хүнсний бүтээгдэхүүнүүд за мөн түргэн хоол гих мэтчлэн одоо бүтээгдэхүүнүүдийг бас зарахгүй байх тал дээр нь бид хэд одоо өнөөдрийн сургалтаа чиглүүлээд төгсгөлд нь хилцүүлгийн төгсгөлдөө бид бүхэн энэхүү сургалтанд ирсэн бүх байгууллагатай бас харилцсан хамтран ажиллах гурван талт одоо гэрээг бас хийж байгаа. Тэгээ жил болгон бас энэ гэрээнийхээ одоо биелтийг ингээд дүгнж явахаар ингээд ярилцаа байж байна. Хүүхэд эрхэм хэрэглэгч сургалт хилцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооноос бүтээлийн үзэсгэлэн гэр бүлийн хүүхэд залуучуудаа хөгжлийн газрын дэргэдэх уран зургийн дугуйланд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн гаргаж олонний хүртэл болгосон бол аймгийн мэргэжлийн хяналтын газраас хадгалалтын хугацаа дууссан зарж борлуулахыг хоригдсон. Зарим хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж хүүхэд багчуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэн ажиллалаа. За түүнчлэн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд өдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжиг компаниудын үйлдвэрлэл нийлүүлдэг хоол хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэгч мөн гаргасан байна. За хүүхэд эрхэм хэрэглэх сургалт хилцүүлгийн төгсгөлд гэр бүлийн хүүхэд залуучууд хөгжлийн газар, аймгийн мэргэжлийн хяналтын газар, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжиг компаниуд гурван талдах хариуцлагын гэрээ байгуулж бүтэн жилийн турш хамтран ажиллахаар боллоо.